За энэ нүдний хаалт байна. Саруул байна. Салфет. Нүдний хаалтаа зүгээд амтлахаа хийн. Хоёр ширхэг шингэн зүйл байгаа. Тэдгээрийг амтлаад ямар амттай болохыг нь тааж мөн тухайн амтыг юутай зүүрлэж болохыг үзэгчдэд тайлбарлана. 1-6 хүртэл 2-той хоёлаарай. 3 1 2 4. За хулан дугаас автоматар сүүлийн 2 тоо оногдож байна. За. Кетчуп байна. Юу мөн үү? Чилиг устай хойлоо хутгацсан байна. Үгүй Яа муухай амттай бихтэй. Кимчиний juice юм уу? Ингээд нөгөө шпрот идэхээр нэг ингээд дотор нь төрснүүд байдаг та. Тэрэн шиг муухай амттай. Нэг хуурай юм байна. Наад амтаа юу гэж тааж байна? Юу ч байхгүй. Тэгтээ жоохон тос шиг юм ам жоохон дуурайд байна. Надад юмтай зүүрлээ. Ус. Жоохон тостой ус. Цой. Сэжин байна. Яа. Юмтай зүүрлээ. 58 байна. За энэ нэг муухай юм боловчлаа тий яг. Зүгээр л ингийн ус шүү дээ. Үгүй Энэ юу юм бэ? Сүү юм уу? Хярам юм уу? Үгүй. Энэ зүгээр ус байна тоглоомчгүй. Наа чин 50 г түүхий горилтай байсан. Яана би тэгээ бахан гурилдаа суучих юм уу? Энэ юу вэ? Гүүчүүж юм уу? Самжаа юм уу? Сой соус юм уу? За бууж өглөө. Наа чин кимчиний шүүс байгаа. Таач нэг муухай амтайс юм аа. За тааж чадсангүй. Гэтэ дөхүүлсэн байна. Хамгийн мяа буюу нэгийг ч зөв тааж чадаагүй учраас шийтгүүлнэ. Одоо нүдэн ахин хаажгаад 1-6 хүртэл 3 тойлно. За тэдгээр 3 тоонд таарах амтуудыг хольж ямар орц орсныг нь мөн бидэнд тайлбарлана. За баяр үргэе. Сэтгэвч юм. Муухай. За ахын 1-6 хүртэл өөрөө 3 тойл. Тэгэж бодъё. 2 6 4 2 4 6. За саруулж. За. Цовэн. За нэг зүг байна. Гурван тааж чадахгүй бол дахиад нэг шийтгэл байна шүү. Цуу кимчи байх шиг байна. За сүүлийнх нь. Кетчуп биш үү? Цуу кимчи кетчуп. Урд чинь аяган дотор ямар нэгэн зүйл хийсэн байгаа. Үүнийг амтлаад орц найрлагын тайлбарлаж мөн юу болохыг хэлж бидэнтэй мэдрэмжээ хуваалцсанаа. Шууд нөгөө нэг халуун ногоотой хоол өмсөж байна. Такторитан байна. Такторитан байна. Такторитан байна. Энд тэгээ дахиад ханаа. Дахиад нээж болохгүй юм уу? Танд байгаа шүү дээ. Дахиад нээд л та. Юу орсныг та. Такторитан юу орсныг Луун байна. Төмөс байна. Дахиад юм ах байна. Би сонгон идэж чаддаг байхгүй юу? Гэт аим муухай угаасаа идэж чаддгүй. Тэгсэн чинь би сая сонгон идсэн. Тэрсэн сонгоных нь амт нь бол амтдахгүй байна. Зүгээр байна. Ямар ч сонгон байна, төмөс байна. би ер нь дахианы мах дандаа иддэг байхгүй юу? Тэгээ хулыгч намайг дахианы өгт гэдэг идэв. Энэ бол гой дахиа байна. Энэ гэхдээ хин хийсэн. Далайх хийх хэрэг болох бол энэ. Ийм солонгос ресторанд ороод такторитан дахиад идчихэж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Шарцны маргааш үнийг идвэл өстэй яг гоё юм. За би таацсан юм чи одоо боолтоо авч байгаа ч үү? Энэ сонсигийн дахиад юм уу те? Яг өөрөө хийсэн хэрэг ерөөс итгэхгүй байсан.
Гоё дахиа байна. Надад бол таалагдлаа. Сайн энэ чинь далайн ах хийсэн мис ингэдсэн далайхын гараас ийм хоол гарлаа юу? Тэгээ ер нь намайг татмаар байвал бас хоолоороо татаарай. Оо. Энэ юу вэ? Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори. Шинжилгээний бичиг юм шиг байна те. Махны Дахиад 14-өөс 21 хоногт хүнсэнд нийлүүлэхийн тулд тижэл даавар антибиотик өгдөг нь эргээд одоо амьтныг өвчлүүлэх. За тухайн махыг одоо хүн хэрэглэснээр тухайн хооронд бие торимтлагдаж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг. Харин Санси брэнд нь лабораторийн баталгаатай эрүүл дахианы махыг нийлүүлдгээр бас онцлог болж байна. Нөгөө нэг амар олон хөлтэй болгодог гэл тэгээд дэш дахианы махыг том болгохын тулд тэм юм байхгүй яг л байгаагаараа л гэсэн үг юм уу те. Тэгэхээр энэ юм гений өөрчлөлтгүй дахиа гэсэн үг юм уу? энэ дэр ингээд антибиотикийн үлдэгдэл гээд илрэхгүй илдээгүй гэж гарч ирсэн юм шинжилгээнийхэн дүн дээр нь. Тийм бичигтэйгээр байвал ер нь зүгээр юм биш тийдэж ууж байгаа юм аа. За. Авлаа шүү. Дуусчихвол бид дэдэж шүү дараа. Арай муухай өлнө үү? Би чамд тавгтай бол. Харин би Мартаарэ баяртай.